Судар бичгийн алтан сан. Мэргэд гарахын орон. Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь. Гутал амьсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс илүү дээр хэмээн Монголын сууц сэтгэгчд өгүүлжээ. Монгол үндэстний цог сүлдийг бадраагч, үзэл суртлын чиг баримжаа гаргагч эртний мэргэдийн зохиол бүтээл нь гүн гүнзгий утга агуулга, хорвоо ертөнцийг танин мэдсэн хоосон чанарын оргил юм. Зовлон бүхнээс ангиж ирч, ухаарл бодролын мөн чанарыг эрен хайсан түмэн жилийн ухаарл игээрлийн хотол жуулган ганжуур хэмээн олон алдаршсан их баг 10 ухааны зохиол бүтээлийг эхлэнээ хөрвүүлэх гэгэн зорилгоор мэргэд гарахын орон нэрт толь бичгийг зохиожээ. Энэхүү толь бичиг Монголын оюун санааны нэгэн том оргил болон судар бичгийн түүхнээ алтан үсгээр бичигдсэн. Сагалшгүй гэрэлт мэргэдийн гэгэн оюуны хур шим болох мэргэд гарахын орон нэрт толь бичгийн түүхийг үзэгч танаа өгүүлсөө. Мэргэд гарахын орны яг урдтартгал дээр нь бол энэ яг санаа бол бичсэн байдаг. Жанжаа хотогт оролбид орж бол Манжийн хаанд өөрийнхөө санааг айлтгаад тэгж тийм нэр томьёоны толь бичиг нэгийг зохиох шаардлагатай байна. Ягаад монгол хэл бол ерөнхийдөө адилхан боловч үндсэг хүчүүхэн ялгаатай. Учир нэгдсэн нэгдмэл нэр томьёог зохиох шаардлагатай гэсэн утгатай зүйлийг бол ярьж Манжийн хаанд айлтгсан байдаг. Манжийн хаан нь зөвшөөрөөд яг тэгж үйлцвэ гэсэн тийм замтал үндэн буулгаад мэргэд гарахын орныг бол зохиосон байдаг. Тэр мэргэд гарахын орныг орчуулахаас өмнө монголчууд бол монгол хэл рүү төвд болон санскрит мөн уйгур бусад хэлнээс л орчуулгуудыг хийжсэн. Мөн ганжуурыг бол баг бүрэн гэхээр нь орчуулчихсан байсан. Гэхдээ тэр болтол бол яг арга зүйгээ болгож баримтлсан тийм тогтсон нэр томьёог ингэж бичнэ. Эннээс өөрөөр бичихгүй гэсэн тийм цаадлан тогтоосон тийм нэр томьёоны тайлбар, арга зүй гэдэг юм бол байгаагүй. Тийм зүйлийг бол боловсруулах шаардлагатай байсан. Ягаад гэвэл тухайн үед бол монголчин бол бас газар нутгийн хувьд бол том. Тэр монгол хэл төр диалект тийм ээ, диалект бол ялгарсан. Хэл шинжилгээний хувьд тийм ээ ялгаатай нэр томьёо, ялгаатай дуудлагаар бичигддэг. Олон мэргэд болохоор өөрийнхөө сонирхлын дагуу нэр томьёог тохиож бичих байдаг байдлууд үүсчихсэн учраас ямар нэгэн те бичиглэлийн хувьд бол ялгаа зөрүүтэй ойлголтуудыг бий болж байна. Энэ ялгаа зөрүү гэдэг ямиг бий болгоод стандартыг бий болгох шаардлагатай болсон бүдийн гүн ухааны их сурвалжуудыг оршуулахад энэ стандартыг бий болгох гол зорилгоор бол бичигдсэн байна. Одоо дэлхийд ухаан тэр үед Германы Лютер багш гэдэг хүн нэг латинаас герман хэлээр орчуулах нэг орчуулгын онлайн зарчим тогтоосон байдаг. Тэрнээс өөр юм байхгүй. Тэр харин мэргэд гарахын орноос сүйд шүү. Тий. Гэхдээ зэрэгэл мэргэд гарахын орон бол яахан аргагүй орчуулгын онлайн талаар дэлхийд анхдагч орчуулгын онлайн одоо бүтээл. Мэргэд гарахын орныг ерөнхийдөө 11 бүлэгтэй байдаг. Энэ 11 бүлэг дотроо тижээхэн ухааны, ангаах ухааны аймагтал төвд хэлнээс зээлсэн үгнүүд маш ихтэй. Харин бусад 10 ухаан үлдээд шүү дээ. 11 бүлээс 10 ухааны тэр хэсэгт нь болохтойгоо зэрэг ерөөсөө санскрит хэлтлээрээс л үгийг тэр зээлдэж авсан байгаа. Энийг юу гэж тайлбарлах вэ гэхдээ зэрэг төвд рүү аль хэдийн тэр нэр томьёонууд орчуулагдчихсан байгаа тийм үү? Гэтэл санскрит дээр байгаа үгнүүдийг авч ашиглаж байна гэдэг чинь яах нь вэ? Жинхэнэ бүдийн судлалынхаа их сурвалжийн их хэл болсон тийм санскрит хэлтэй хамт ажилласан гэдэг тийм утга агуулгыг бол илэрхийлээд байгаа. 1741-ээс 1742 дугаар онд Жанжаа хотогт орилбид оржийн удирдлагаар олон 10 монгол мэргэд эртний энтхгээс уламжилсан их баг 10 ухааны зохиолыг орчуулахад тохиолдох нэр томьёо үг хэллэгийг
тогтолцоотой болгож найруулсан толь бичгийг төөрөвжээ. Мэргэд гарахын орон нэрт эл төвд Монгол толь бичгийг 1748 он тэвлэн өргөн олны сонор мэлмий төллөөснаар Монголын орчуулгын түүх хөгжин цэцэглэх үндэсийн үндэс бүрэлдсэн юм. Орчуулагч гүүш нарт альва ухааны нэр томьёог нэгэн мөр болгон орчуулахад гарын авлага онлын удирдамж болсон төдийгүй Монголын орчуулгын олон зууны үйлсэд нэн чухал ач тустай зүйл болсон билээ. Урд талд нь тэр Баримтын аймаг гэдэгт нь Монголын орчуулгын онлын 21 зарчим гэж би тоолдгийг. Энэ зарчмууд одоогийн орчуулгын онолтой онлын зарчимтай яг дүйн. Энэгээрээ гайхамшигт. Монголын орчуулга бол ерөнхийдөө нэг хэв загвар бол тогтцсон байсан. Тэр хэв загвар нь бол мэргэд гарахын орноос өмнө ямар байсан бэ гэдэг зэрэг ихэнх судлаачид бол тэр эртний үед 5 Pentaglot Dictionary гэж байсан. Мөн Triglot Dictionary 3 хэлт тойл, 5 хэлт тойл мөн Пагул ами зохиосон Шижээр авсал гэдэг зохиол бол бас монгол хэлдээ тэр үедэр орчуулагдчихсэн гэдэг. Энэ хитэн зохиолуудыг бол мэргэд гарахын орныг зохиотохоос өмнө орчуулгын хэв загвар болж исэн гэж бол энэ судлаачид үзээд байдаг. Гэхдээ тэр нь яг тогтсон зүйл биш. Харин мэргэд гарахын орн гарснаар албан ёсны орчуулгын стандартыг тогтоосон тийм зохиол бичгийг бий болгоод тэрэн дээрээ дүшиглэж буддийн гүн ухааны холбогдолтой судар бичвүүдийг орчуулдаг болсон. Тэрнээс хойш гарч ирсэн ямар нэгэн зохиолуудыг орчуулгахад тэр мэргэд гарахын орон дээр орчуулагдсан орчуулгыг нэр томьёо болон орчуулгын зарчмуудаас өөрөөр орчуулагдахгүй болж нэгэн хэв загвар, нэгэн стандартад орж Монголын орчуулга нэг мөр болж шийдэгдсэн гэж ойлгож байна. Ер нь орчин үеийн орчуулгын онол гэдэг чинь өнгөрсөн зууны 20 дугаар оноос л ер нь бүрлдэж эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө тогтсон цогц орчуулгын онол гэж дэлхийд байгаагүй. Энийг бол одоо би харин жаахан үдсэн хүний хувьд бардаагаар хэлж байна. Гэтэл бол манайх бүхэл бүтэн 20 зарчимтай орчуулгын. Тэрний чинь одоо сүүлийн эрдэмтэд одоо бүгд барьж ирсэн шүү дээ. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо дахин сэргээсэн тэр үед Монголын судар бичгийн хүрээлэн Эрдэм номын түүхнээ нэгэн шин хуудсыг нээж төр цагийн үмэнд сүйд жилгдсэн үн цэнэн буурсан эртний ховор ном судраа дахин суглуулж хадгалан хамгаалах хойч үедээ өвлүүлэн таниулах ажлыг бодлоготойгоор өрнүүлсэн байдаг. Үүний тод нэгэн жишээ бол 1924 онд Бурятын агын дацанд мэргэд гарахын орон нэрт 10 ухааны нэр томьёог жигэдлэн орчуулах гарын авлага болсон дохионы бичгийн модон барыг бүтээлгэжээ. Нийт 11 аймаг 378 ширхэг барыг төвд Монгол хадамлаар 2-3 мөрөөр модон дээр ухаж сийсэн зарим хуудсыг бурхтын хөрөгтөд орлуулжээ. Мэргэд гарахын орны модон бар бол 1742 онд бүтээгдээд тэр бар нь одоо бол Монгол улсад нэг ширхэгч бар байхгүй байна. Тэр Бээжин бараар хэвлсэн мэргэд гарахын орон толь бичиг байна уу гэвэл байна. Тэгэхээр энэ мэргэд гарахын орны модон бар бол Аз намхан талайн бүс нутгийн өв шүү дээ. Энэ ямар номинацаар тэр Аз намхан талайн бүс нутгийн өв болдгийг бэ гэхээр энэ Аз дорн дахны орнуудын ном хэвлэлийн технологийн их мэдээллийг өөртөө агуулж байгаа ийм өв гэж ингэж үзэж байгаа. Тэгээ бүтээгдсэн цаг үеийн их сонирхолтой. 1920-ад он гэдэг чинь орчин цагийн Орос хэвлэлийн үйлдвэр орж ирээд Монголд орж ирээд 10-ад жил болчихсон. Тэгэхэд судар бичгийн хүрээлэнгээс Бурятын агийн дацанд мэргэд гарахын орны модон барыг захиалгаар хийлгэе гэсэн санал судар бичгийн хүрээлэнгийн архивын баригдад тасгагдсан байдаг. Тэгээ энэ чинь бол тухайн үед тийм их амархан бүтээгдэхийг биш үү? Эхлээд гэрээ хэлцлээ хийлгсэн хаана хийхээ гэдгийг шийдсэн энд нөгөө нэг жамсрангийн цэвэн угаа их үүрэг гүйцэтгсэн байдаг. Тэгээд нөгөө нэг мөнгө төгрөгийг ингээд шин толгоор өгч байгаа улс оронд чинь нөгөө нэг мөнгөний асуудал дээр яригддаг байгаа юм л. Тэгэхээр нөгөө нэг мөнгө төгрөгийг нэг уулз суулж өгч юм уу те. Тус дурсгал Монгол улсын засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор
түүх соёлын хосгүй үнэт төвд бүртгэгдсэн байна. Тэгээ яагаад тэр үед энэ Мэргэд гарахын орны модон барыг дахин хэвлэх болсон бэ гэдэг шалтгаан байна. Энэ нь болохоор тэр нэг тухайн үеийн төр засгийн бодлого өв соёлоо хадгалж авч үлдэх талаар маш их арга хэмжээ явуулсан нэг гэрчнээ. Энэ тухайн үед бол энэ Содрочгийн хүрээлэнгээс Мэргэд гарахын орныг Орос соёлын үйлдвэрээр хэвлүүлээд ингэчих боломж байсан шүү дээ. Гэхдээ энэ бол их мөн штэ. Энэ бол хэвээр яалтайхгүй Монголын эрдэмтний соёлын их том өв штэ гэсэн санаа тэнд байсан учраас тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тэр их хүнд хэцүү цаг үед Бородын агийн татсан захиалгаар хийлгэсэн байна. Тийм учраас энэ баруул ерөнхийдөө бол хэвлэлийн технологи, ном хэвлэх арга ухааны хувьд өөртөө маш их мэдээлэл агуулад үлдсэн байна шүү дээ. Энийг хойч үедээ хэрхэн яаж дамжуулж өгөх вэ те? Эн чинь бол Монголын хэвлэх үйлдвэрийн тухай юм яриаггүй шүү дээ. Эн чинь Аз нумхан талайн бүс нутгийн өв гэдэг чинь Аз нумхан талайн бүс нутагт ном хэвлэх арга ухааныг илтгэн харуулсан өв бол Монгол улсын Мэргэд гарахын орнд толь бичгийн модон бар бол мөн байна гэдгийг л илэрхийлж байгаа. Энүүгээр их чухал ач холбогдолтой. Нүүдэлчин соёл иргэн шилд номыг ингэж хэвлэдэг байсан байж тээ. Баримт нь энэ штэ л гэсэн энэ санаа. Энэ нэг баримт төв гэдгийг нэстэ хамгийн их том гэрчин энэ баггүй. Хүн төрлөختний боловсруулан хөгжүүлж ирсэн соёлын өв санг нягтлан судалж, өөрийн улс үндэстний оюун сэтгэлгээндээ нэвтрүүлэн үзэл бодол зан суртлаа хөгжүүлэх гэсэн эртний мэргэдийн бэлэг ухааныг бишрэлтэй. Амны бэлгээс аштын бэлэг гэдэгчлэн бэлэгдэл сүсэглэлийн гүн утга агуулга Монгол хүмүүний ертөнцийг үзэх үзлийн нэгэн тод илрэл ном судрын гэгэн түүх цагийн цагт үеийн үед улам гэрэлтсээр байх болтугай.